Дулааны 3 дугаар цахилгаан станцад дахиад хизээ мүдгээ том осол аваар гарах эрсдэл өндөр байгаа гэдгийг улсын хурлын гишүүн инх цэцэг хэлсэн юм. Сая болсон ослын улмаас нэг хүний амь эрсдэх гол шалтгаан нь тэг зогсолт хийн, туршилт хийх үйл явц байж. ТС3-ыг засварт оруулах гээд 0 зогсолт хийжсэн. 0 зогсолтынхаа үеэр системийн автоматика туршилт хийжсэн. Тэр үед тэр одоо шинээр ашиглалтанд орсон баг шинэ шахуу 50 МВт-ийн генератор 3500 гэсэн хурдтай явах ёстой генератор гол дээр ачаал байх үгээс болоод 4000 гаруй хурдтай болж хит хурданд орж шатсан асуудал бий болсон. Энэ бол маш том хариуцлагагүй үйл явдал гэдгийг бол мэрэгчтэн хүний хувьд аль биесээр хэлье гэж бодож байна. Дээрх ослын улмаас эвдэрсэн генератор турбинуудыг бүрэн засварлахад доор хаяж 2-3 жил болно гэлээ. Тэгэхээр энэ өвөл нийслэлчүүд тог захилгаангүй болох эрсдэл өндөр байна. Гал төмөрд бүхэл бүтэн 100 МВт, бүхэл бүтэн 200 тэрбумыг шатаачаа сууж ш. Энэ 100 МВт-ийн та бүхэн одоо 100 МВт-ийн их үүсвэр гэдэг чинь дор хаяж 2-3 жил байхгүй юу? Тэр одоо генераторууд тэр турбинуудыг үйлдвэрлэнэ гэдэг нь дор хаяж жилийн хугацаа. За угсралт гэдэг ингээд 2-3 жил байхгүй юу? Тэгэхээр энэ бол маш том хохирол, маш том одоо хохирлыг бол улс орон амсчаад байж байна. Энэ бол өстой гайхалтай. За тэгээд хамгийн гол чухал юм нь энэ одоо юунаас болваа гэхээр энэ одоо эмх замбраагүй улс төрчилд, энэ одоо эмх замбраагүй томилгоо. Үнэхээр энэ бол энэ эрчим хүчний салбарыг өнөөдөр илгээр нь нэвтүүлчихэд байна. Өнөөдөр энэ салбарт ажилладаг инженер техникийн ажилтнад олдохой болоод байна. Үнэхээр энэ салбарын одоо тэр илэгдэж муудсан тоног төхөөрөмжүүд за хилтэй бол одоо би болохой байлаа гэд бүр орилж чарлаад яолоод тийм хэмжээнд хүрчээд байгаа байхгүй юу? Улс орны хамгийн амин чухал хэрэгцээ бол эрчим хүч. Гэтэл соёлын салбараасаач өчүүхэн төсөвтэй гол том станцт нь ойрын жилүүдэд гүйцэд засварлах боломжгүй том аваар гарчихсан. Үндсэндээ саяны осол арай ядан ашиглалтанд оруулсан бөөрөлжүүтийн 50 МБ-ийн цахилгаан станцынхаа өртгийг нуглаж салхинд хийсгсэн осол болж үүнд хэн хариуцлага хүлээх ёстой вэ? Энийг бол мэдээж менежмент эрхийг хэрэгжүүлж байгаа Эрчим Монгол компани нөлөө тавхын тайлбар өгөх байх. Би бол 2022 оны 8 сараас энэ өвлийн оргил ачааллын 3 одоо өвлийн оргил ачаалал дээр бол эрчим хүчний сайдын хувьд тулгаалж ажилласан. Харамсалтай дахин хэлье. 3 сарын 19-ний өдөр засгийн газрын тогтоол гаргаад эрчим хүчний төрийн өмчт компаниудын салбаруудын менежментийн эрхийг Эрчим Монгол компани шилжүүлснээс хойш сүүлийн 2 сар гаруйтай хугацаанд ойлгомжгүй байдал үүссэн. Эрчим Монголоор өөрөөр үйл ажиллагааг нь аваагүй. Цойц зүрийн сайд бол Эрчим Монголд байгаа шүү дээ. Одоогоор эрчим хүчний яам дээр л байгаа. Эрчим хүчний олон компаниудыг нэг энэ компани төвлөрүүлэх чинь буруу. Энэ бол эрчим хүчний реформоос ухарсан асуудал. Хариуцлагыг сулруулнаа гэд эрчим хүч даяараа хэлсэн, ярьсан, бүр шаардах бичиг хүртэл хүргэсэн шүү дээ. Одоо хар эрчим хүчний яам буруутай, Эрчим Монгол буруутай гэж зогсож шүү. Энэ бол байж болохгүй асуудал байхгүй юу? Эрчим хүчний яам нь Эрчим Монгол руугаа буруугаж ихэж Эрчим Монгол компани нь засгийн газраас бидэнд эрх олгох асуудал бүрэн шийдэгдээгүй гэж үүргээ хоёр тийшин шийдэж хариуцлагаас зугтаж байх зур монголчууд тэр аяараа тог захилгаангүй болох хариуцлагагүй зуд энэ салбарт нүүрлчихэд байна.